Хүний амьдрал гэдэг цэргийн хүнд хүчээр албахаах, хөлсний ажилд зүтгэх мэт хүнд ажил. Зарц боол өдөржин халуун наранд ажиллавал орой сүйдрийг хүсэмжилдэг. Хүнд ажиллаа гүйцээгээд хөлс харамжааг ордон хүлээдэг. Гэтэл миний бие олон сар төвчин хүлээвч олигтой юм болсонгүй. Сайн сайхныг үзхийн оронд би шөнө бүр зовн тарчилдаг. Ундах цагт өгөхөд амарч чадах нь эргэлзээтэй. Нэгэн шөнө миний хувьд жил мэт удаа. Үүр цайтал орондоо хөлбөрч тэсч ядан хэвдэнэ. Өвч би минь хувцсны оронд өттэй яраар хучигдж, хуучин идэ дөнгөж хатахад дахин шин толб үүснэ. Өдөр хоног харвсан сум мэт хурдан өнгөрөвч итгэл найдвар үл ачирна. ертөнцийн эзэн минь ээ, амнас минь салхин мэт зуурдын хэрэг гэдгийг бодооч. Энэ хорвоод ахин жаргал идэх минь өнгөрч. Нүдний чинь өмнө одоо би бүртгэнэвч мөдхөн тэгээд өнгөрн шүү. Тэнгэрийн үл гинэт сарнын алга болохын адилаар нэгэнт бүсэнд орсон хүн хорвоод буцаж ирэхгүй. Тэгээд орон гэртээ дахиж үзэгдэхгүй учраас олон таниланч тагмартдаг. Ийм болбоос одоо ам хилээ төвчин суух хэрэг надад алга. Амьд байсан цагта би сэтгэлийн зовлонгоо би ярина. Ертөнцийн эзэн минь ээ, юунд намайг ийм нарийн цагт нь вэ? Миний бие үлгэр домгийн далайн бурхан юм уу чөтгөр бишээ. Ундах нойрондоо зовлонгоо умуртна гэхээр та аимшигт зүүд үзүүлж уламцооч. Ингэснээс тэрхүү аимшигт зүүдэн доторх амьтдын нэг намайг боож алсан дээр амьд явах хүсэж үгүй болсон намайг ингэтэл бүү тамлаач амьдрал минь утга учраан алдлаа. Ертөнцийн эзэн минь ээ, таны дэргэд хүн гэдэг юу ч биш атал юунд тийм чухалд үзнэ вэ? Үргэлж та хүнийг ажиглан юунд тэгтэл анхаарна вэ? Намайг одоо төр зөөрч болтгоо архан шүлсэн залгах чөлөнгөөч. Хүн төрлөختнийг хянан захирагч минь. Миний гимэ таныг хохироож чадах уу та? Юунд намайг харвах бай мэт үзнэ вэ? Би танд тийм хэцүү санагдав уу? Та юунд хийсэн гмийг минь уучлсангүй вэ? Юунд намайг цагаатгасангүй вэ? Удахгүй өгөх намайг одоо уучлах нь дээр биш үү? Тэгвэл та намайг энэ дэлхийгээс ирээд олохгүй болно. Шүүх овг аймгийн Бэлдад Йовд хандан. Чи хэр удаан ийхүү үгээ салхинд хийсгэн хоосон чалж суух вэ? Ертөнцийн хязгааргүй хүчтэй эзэн шударга бус юм хийсэн удаагүй. Үр хүүхдүүд чинь гим хийгээд зохиш итгэлээ хүртсэн байна. Тийм болбоос чи ертөнцийн эзнээс уучлал гуйсан бай. Хэрв чи үнэхэрийн ариун шударга юм бол түүний хүчээр дахин өөдлөгч нь оройтойгүй. Тэгээд урдынхаас 100 дахин илүү өөдрөг болно. Өнөртний гүн ухаанаас сурч өвөг дээдсийнхэн үдэж мэдсэнийг ойлгосгоо. Бидний мэдлэг сая төрсөн хүүхдийн мэт өчүүхэн. Хүний амьдрал гэгч энэ хорвоод зөвхөн сүүдрийн тусгаад өнгөр. Өвгдийн өвлөж үлдээсэн ухаанаас сур. Усгүй газарт зэгс ургадаг. Ус ширгвэл энэ ургамал огтлоогүй байхад өвснөөч хурдан хатна. Ертөнцийн эзнийг үл ойшогч бүхэн ийм л болно. Тийм хүний найдвар алзны шүлс мэт хэврэг учраас хатсан зэгс мэт амархан хугарна. Алзны торноос зүгдсэн хүнд ямар найдвар байх вүлээ? Ертөнцийн эзнийг үл ойшогчд хогийн өвс мэт өчөөхөн ажээ. Халуун наранд өнгөжин газар сайгүй ургаж, хөрсөн доогуур үндсэн салаалж, хад чулуун дундуур цухуйдагч үндсээр нь суглан авсны дараа орон мөргүй алга болж оронд нь өөр өвс ургана. Гэмгүй хүнийг ертөнцийн эзэн бүрмсэн орхихгүй нь үнний адил гэмт хүнд бас тусалдаггүй гэдэг нь үнэн. Үнэхээр чи гэмгүй юм бол ертөнцийн эзнээс баяр жаргал олж өстөн байснуудаа ичээх болно. Мөн хүний гал голомтол хизээ нэгэн цагт унтардаг билээ.